Тэгээд бодит байдлыг харъя. Зүгээр жишээлбэл богийн мал хоньны махан дээр ингээд жишээ авъя. 10 жилийн өмнө 26 мянган төгрөгөөр 4 кг мах авдаг байсан. 2021 он хэмжээ нь яг ингэж багасж байгаа байхгүй юу? 2 кг болж байгаа. Одоо 2026 онд 26 мянган төгрөгөөр 980 г мах худалдаж авч байгаа. За яг дараа жил эдийн засгийн хувьд засгийн газар яг энэ чигээрээ муу ажилласаар байх юм бол, эрх баригчид популизм хийсээр байх юм бол, сандал суудлын маргаан өрнүүлсээр байх юм бол бид нар яг үгээр хоосон ястаа үлдчих. Монголын ард түмэн ястаа үлдчих. Энэ бол бодит байдал юм аа. Тэм учраас энэ дээр бид нар Ардсан намын зүгээс сая цогтгорол дарга хэлсэнчлэн эдийн засгийг эмчлэмээр байна. Энэ авилга хэл агуултайгаа тэмцлээ засгийн газар эрчимжүүлээч. 10 байр ухарчихсан байж байгаа. Хоосон гоё өрөө ярьдаг, элдв төрлийн зүйлийг чөлөөлөе гэж ярьдаг. Энэ дарга нарын тансаглалыг чөлөөлөөч. Энэ дарганыхаа хариуцлагагүй байдал дээр арга хэмжээ авч зэгцлээч. Өнөөдөр одоо яг орон нутгийн сонгуул болж байна. Өнөөдөр 6 сар сонгуулийн сурчлагаа эхлээд 4-5 хонож байна. 6 сарын 21-нд Монгол улсын 16 газар 16 аймаг дээр 48 мандатан дээр нөхөн сонгуул болно. Нөгөө л ирэх барьж байгаа бах байдагаараа явж байгаа Монгол ардын нам тогтвортой гэдэг үрэтээр орж байгаа. Яг энэ хулгай зэлгээгээ доктортой авч явах гээд байгаа юм уу? Худал хуурмгаа доктортой авч явах гээд байгаа юм уу? Сандар суудлын хэрүүл тэмцлээ доктортой авч явах гээд байгаа юм уу? Дарга нартайгаа хариуцлага тооцдоггүй энэ буруучгээ доктортой авч явах гээд байгаа юм уу? Одоо муул бол зүү хойдлын хар овоогоо гэдэг шиг Ардсан нам руу чихдэг. Ардсан намын дарганч тэр, улсын хурлын гишүүдэнч тэр, үндэсний бодлогын хорооны олон гишүүд, улс төрийн зөвлөлийн олон гишүүд бид ийм муу засгийн газарт хамтрахгүй. Харин Монгол ардын нам өөрсдөө ёс суртахууны үнд зүйл гаргаад бид засгалж чадахгүй байна. Ардсан нам та нар засгийн газар байгуулад яваач гэх юм бол бид засгийн газараа байгуулад явна гэж. Түүнээс бус дуртай үедээ хөгөө гаргацдаг. Дуртай үедээ бас дуудаад ирдэг байж болохгүй. Тэм учраас Ардсан нам бол маш тууштайгаар Монгол ардын намын эрх баригчдыг хэрэгжүүлж байгаа энэ буруу бодлого, ард түмнээсээ тасарсан энэ мулгуу бодлогыг бид шүүмжлээ зогсохгүй бас яаж энийг шийдэж болох уу гэдэг гарцыг хэлж өгч байгаа. Гарцыг шахаж байгаа. Яг тэр бид эх орондоо хайртай. Монгол улсын өмнө бид нар тангар өргөсөн хүмүүс. Тийм учраас энэ бодлогыг бид нар авч явж байгаа. Бүгдээрээ харцгаая. Ард түмэн ястаа үлдэхүү, ардын нам улам цулаасан хэвээрээ байх уу гэдэг дээр орон нутгийн сонгуул дээр 26 сарын 21-ний өдөр иргэд олон нийт сонгогчид саналаа өгөөрэй гэж хүсэж байна. Тэд бяртай байгаа, эрх мэдэлтэй байгаа, албан тушаалтнуудтай байгаа, элдв дарга нараа дагуулж явж байгаа, дарга нарын араар нуугдж байгаа